Ардчилсан намын үндэсний зөвлөлт хорооны хурал өнөөдөр 2 дахь өдрөөр төрийн ордонд хаалттай үргэлжилж байна. 14 цагаас тоглогдсон хурал эхлэхийн өмнө үндэсний зөвлөлт хорооны зарим гишүүдээс байр сургааг сонслоо. За өчигдрийн хурал ямар шугам байдлаар явагдсан бэ? Дөнгөж тэргүүлэгчтэй сонголт болсон шүү дээ. Би энэ гişүний хасгалыг ямар шугам байдлаар? Яаж Хамаа шаргад нэг 2 өгүүлбэр чи. хүн хөөж болохгүй шүү дээ тэгээд. Дараагийн ерөнхий сайдад танд бодсон сансан зүйл юу вэ? Надад юм болгох. 8 гişүнийг хасгалахгүй тал дээр уучлаарай төр зогсож байгаа даа. Хэлцэх асуудал тогтоог байгаа. Одоо тогтно. Өчигдрийн хурлын эрс зүйн ямар шугам байсан? Хангалттай. 8 гişүнийг хасгалахгүй дээр ер нь ямар шугам болтой? Хэлцэх асуудал өнөөдөр тогтно доо. Сайн мэлэг даргаыг нэр дэвшин гэл янз бүрийн хүмүүсийн нэр дэвшүүлэх талаар тамг яваад байна. Та нарыг ярьж байгаа сонссон. 8 гişүнийг хасгалахгүй ямар шугам болтой? Үндсэн хуулиараа олгогдсон эрхээ эдэлсэн хасч болохгүй. Талтын эрхээ хараа буруу шийдвэр гаргасан. Угаасаа дүгнэлт гаргах хэрэгтэй байсан. Дүгнэлт шийдвэр тогтоол гаргасан маа. Энэ нь өөрөө хуулиуд төрчихөж байгаа учраас хасахгүй гэж үзэж байна. Дараагийн ерөнхий сайдад TTP хүмүүсийн нэрс ярих байгаа. Энэ тал дээр тэр өдөө өрсөлдөнөөр л гарч ирж байна. Манайх дотооддоо сайн өрсөлдөн. Тэрэн дээр би өөрийнхөө байр сууриас л ханддаг. Ямар нэгэн пракс маракс гэж мэдэхгүй байна. Та асуухаар хэнийг дэмжиж байгаа? Одоо хэн нэр дэвших юм байгаа юм? Тэр дундаас нь бодлогын өсөлтөө намаа цааш яаж явах вэ? Улс орноо яаж авч явах юм? Цаашдаа тэр талын тавьж ирэх сонголттой энэ одоо тийм сонголт хийж боломжтой. Политик асуудал өнөөдөр хэвчэж эхэлнэ. Өчигдөр урлагийн тэргүүлэгчээ сонгох гэж 5 цаг хэрэгтэй болсон. Хасна асахгүй гэж яригадаад байгаа шүү дээ энэ л тэр. Орж ирээгүй дээ шүү дээ. Би ч гэсэн өөрөө ч гэсэн бас сайн мэдээд одоо мэдэхгүй явж байна. Хасагдах хүмүүсийнх нэг учраас. Дараагийн ерөнхий сайдад хэд хэдэн хүмүүсийн нэрс тодорно гэж одоо хэллэр шуугаад байгаа. Энэ л тэр та юу? Ер нь бол ерөнхий сайд дотроосоо байж болно гэсэн бас тоглоомд ер нь байж байгаа учраас их хурлын 34 гишүүнд энэ бүхэн нээлттэй байгаа л гэсэн тийм л мэдээлэлтэй байгаа. Өнөөдөр хичнээн тэрийг сонгох юм гэсэн зүйл байна уу? Одоогоор хаалга байна. Сайхан мэлэг дараагийн нэр дэвшлэх гэсэн юм уу? Хинч нэрээ дэвшүүлж эхлэегүй байгаа. Тий, өнөөдөр 10 ч хүн нэрээ дэвшүүлж магадгүй 20 ч хүн нэрээ дэвшүүлж магадгүй. Хурлын даргаар нийслэлийн иргэдийн хурлын дарга Батулга дарга болсон байна. За. Өөрсдөө нам гэд ойлгоцсон хэдэн хүн энд хуралдаж байгаа учраас энд өнөөдөр бэрхшээл үүсэж байгаа. Тэгээ фракцуудын хэдэн толгойлогч нар нь өөрсдөө ардчилсан нам гэд итгэцэн байгаа учраас эд өнөөдөр ийм хүнд байдалтай байгаа. Зүүн эд яавал энэ гацаанаасаа гарах вэ гэвэл намын гишүүд, намын дэмжигчид жирийн ард иргэд юу хүсэж байгаа тэрэн дээр зангидагдах юм бол эдэнд булаацалдаад хоорондоо муудалцаад байх шалтгаан байхгүй. Ард түмэн нэг л юм хүсэж байгаа. Ажлын байр хүсэж байна. Цалин хөлс тэтгэврийг хүсэж байна. Сайхан амьдрал хүсэж байна. Энийний төлөө юу хийх вэ гэвэл тэрэнд булаацалдаад хоорондоо муудалцаад байх юм байхгүй. Ардчилсан намын эзэд бол ардчилсан намын гишүүд болохоос биш. Ардчилсан намыг зүтгэнэ гэж хэлсэн дарга нар бол ардчилсан намын уг нь бол боолууд юм байгаа шүү дээ. Даргаа сонгох хэмжээнд л яригдсан. Одоо өнөөдөр ерөнхий сайд дээр та юу ямар бодлоо? Тэр асуудал ерөөсөө яригдаагүй. Тэр асуудал ерөөсөө би мэдэхгүй шүү дээ. Дээр нь одоо өнөөдөр хэлцэх асуудал одоо шууд оронготой батлаа шүү дээ. 8 гишүүнийг хассан хасахгүй гэж яригадаад байгаа. Энэ дээр та. Энэ асуудлыг хэлцэхгүй юу гэдгийг одоо ярина. Энэ шиг ороод тий. Ер нь дотоод хурлаа их ширүү явагдчихна гэсэн үнэ үү? За яг ер нь манай хурал угаасаа ширүү явагддаг л та. Тийм байдгаар л ширүүнээр л байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол нөгөө намын дотор ярих зүйл бас их хөрөмтлөгдсөн учраас үзэхээ уралдааг удсан учраас бас хурлаа эхэлтлээ бас нэлээд асуудалтай л байсан. Мэдээж дараагийн ерөнхий сайдад хичнээн хүмүүс нэр дэвшгээр нэг урдчилсан таамаг бол хэвлэлээр яваа. Над таамаг ерөөсөө байхгүй байгаа. Та тэгээд нэр дэвшсэнийг нь сонгоно тухайн үед сонгоно. Тэгэл нэр дэвшүүд хүмүүс яригадаад эхлэхлээр нь тухайн үед нь л сонголтой. Ямар ч хүн байдлаас нь дэмжих үү та одоо юуг нь харж дэмжих үү? За мэдгүй тэрийг одоо хүмүүстэйгээ ярьж байгаа л. Хүний хахуу ер нь За тэгэл хүмүүстэйгээ ярьж байгаа л шийдэж шүү дээ. Тэр гişүүдтэй. Эрц ямар байсан бэ? Эрц 140 гаруй үнэтэйс. За баярлалаа. Намын даргын хувьд ч ерөнхий сайдын хувьд ч ер нь бол намын даргын хувьд бол бас намаа аваад явчих тийм хүн байх хэрэгтэй. Ерөнхий сайдын хувьд бол улс орноо аваад явчих тийм хүн байх хэрэгтэй шүү дээ. Автоыг даргын тухайд нь намын хэр сайн удирдахч байж чадсан бол
Алтууыг даргуул ер нь сайн ажилласан шүү дээ. Ер нь та бүхэн бол мэдж байгаа сая өнгөрсөн хугацаанд бол одоо өнгөрсөн засгийн үед хэцүү үе байсан. Өнгөрсөн засаг гэж сая огцор суучаас ярьж байна л да. Хэцүү үе байсан. Гэхдээ тэнд бол дэлхийн нийт бол тэр чигээрэл хямралын байдалд байгаа. Хаасаагүй хэцүү байгаа. Гэхдээ манай өнгөрдөг засгийн газрын үед бол хоёр улсынхаа одоо ерөнхийлөгч нартай уурж авчираад 5 хоолойн шугамын асуудлыг ярьсан. Ер нь хамтарч ажиллах одоо Монголыг хөрөнгө оруулалт оруулах олон асуудлыг бол ярьж шийдсэн шүү дээ. Та өөрөө тэртээ тэргүй дараагийн засгийн газрын үед ямар засаг гарсан тэртээ тэргүй энэ 5 шугамын асуудал ихэд Оросоос хөрөнгө оруулалт орж ирэх энэ асуудлууд бол засгийн газар ямар засгийн газар болсон босоод ирнэ.